Би өөрийгөө хайрлаж гэмээр бусдыг хайрлана. Өөрийгөө үнэлж гэмээр бусдыг үнэлнэ. Тийм философитой байвал. Өөрчлөлт. Би бол одоо бол юу штэ. Ерөөсөө насан туршдаа өөртөө байлж болно. Би бол тийм их зоргоороо хүнд өөрийнхөө өсөн бүхнийг тийм тулгаж нэлзаагаад байдаг тийм хүчирхийлэгч биш ээ. Би чам тэнэг хүн заяа. Гэхдээ би өөртөө ухаантай. Миний одоо ойрын өөртөгт байдаг бодол гэх юм уу, ертөнц болоод хүний үүсэл гэж үзэж байгаа үзэл бол тэгж тооцож байгаа тооцолт бол одоо эжин аав хоёрын дундаас буюу эцгийн цагаан тусал эхийн улаан бөмбөрөөс бүрдэж байгаа тэр агшнаас л хүний үүсэл бий болдог. Тэндээс зөв хүн байх уу, буруу хүн байх уу, ухаантай хүн болох уу, эр зөрөгтэй хүн болох уу, сулбар дорой хүн болох уу гэдэг нь тэндээс л эхэлнэ л дээ. Яг хөө миний хувьд болохоор зөв бүх юм эволюц гэж ярьдэн шүү дээ. Өөрчлөлт. Тэрний үндсэн дээр л би болсон баг. Яг хөө бүр тэрнээс өмнө тесрэлт байсан үгүй гэдэг дээр би бол марх ямар ч үндэс байхгүй юм л да. Яг л мэдэхгүй учраас. Гагцгүй зүгээр миний олж мэдсэн ч юм уу одоо хүн төрлөختөн байгаль орчны байгаль байдлыг харахад ерөөхдөө өөрчлөлт шинжилэлт явагдсан үндсэн дээр л хүн бий болсон баг л гэж бодож байна. Ерөөсөө бүх юм биегээс эхэлдэг. Зарим усад тэгдэм байх лээ. Математик одоо чиний амьдралд ямар хэрэгтэй байсан бэ? Чи хим физикийн хичээл дээр тийм ээ? Одоо чам ямар хэрэгтэй байсан бэ? Одоо чиний амьдралд хантайгаа уулзах, хүнд хайр дурлал илэрхийлэх, хүнтэй уулзах юм байна шүү дээ. Энэ тоо ямар хэрэгтэй гэж хэлдэг юм байл. Үгүй. Ер нь тэгээ би итгэж боддог шүү дээ. ертөнцийн үүсэл гарал гэдгийг би юу гэж боддог вэ? Надаас өмнө маш олон хүмүүс төрж ирсэн шүү дээ. Тийм ээ? Миний ард ч олон хүмүүс төрнө. Ганцхан юм байна. Би байсан газраас л би эхэлнэ гэж ертөнц эхлэнэ гэж ойлгоно. Тэгээд тэр бол өөрөх нь хувь хүний эрх юм. Хүснээр алинд нь ч итгэж болно. Бас итгэхгүй ч байж болно. Би аль алийг сонирхоод л уншаа явдаг болохоос метафизикийн хэр юм уу эсвэл оюун санааны амьдралын талаас нь нэгийг барьж аваад итгэсэн юм одоохон даалга. Бодохоор амар толгой өвддөг байхгүй. Тэгээд нэг өндөг төрүүлж үүснэ үү, дахиад төрүүлж үүснэ үү, эсвэл юу гэдэг ч үлээ. Дэлхийг бурхан бүтээсэн ч юм уу те, аль эсвэл харь харгийнхан бүтээсэн. Тэгээ бид нар дээр хаяа эргэж ирж биднийг харддаг бартдаг гэдэг. Ямар сонирхол юм байд вэ? Уншихад айгүй сонирхолтой л тэд нарыг бодоход амар тэнэг байт юм аа. Тэгэл зүгээр юунаас үүсэх нь хаа үүссэн гэдэг мэдхгүй цаг хугацааны машин бүтээдүүл очиж үзье. Тэрнээс үзье мэдээ гэд мэдээд ч надад хэрэг байхгүй шүү дээ. Угаасаа тийм юм. Би бол одоо бол юу штэ. Ерөөсөө насан туршдаа өөртөө байлж болно. Надад хүнтэй эрдэм мэдлэгтэй ч юм уу одоо надаас том дарга марга ч юм уу мөнгө цаасаас усуудаа нийлээд өөрийгөө устгах үгүй юу гэдэг дээр дандаа би баатрын дайсан бол баатарл гэж би ойлгодог юм шүү дээ. Нэгдүгээрт хүн намайг юу гэж хэлэх нь тийм үү? Эсвэл төр ч юм уу? Хэн нэгэн өндөр синтетик хүн ч юм уу намайг юу гэж үнэлэх нь надад паддаг. Миний өөрийн баримжаа бол өөртөө хайртай би бол өөртөө хайртай, өөрийгөө үнэлдэг, өөртөө хүнсэн цэнэгдэг. Хэн нэгний харьяат байх ерөөсөө дургүй, дандаа татгалздаг, өөрөөсөө хэзээ ч уруудаг. Тийм чанар надад байна. Миний уушиг цороод тэгээ бараг бүх шатанд төрсөн. Тэгээ эмдэгт хоёр дагалгаанд ороод маш бараг нэг 30-40 тоног амьдралын тухай бодох хэрэгтэй гарсан. Өөрөөр хэлбэл цаг хугацаа гэж юу юм бэ, амьдрал гэж юу юм бэ гэх тэр үеэс яг амаа гэж бас өөрөөр хэлбэл 98 онд. Тэгээ тэрнээс хойш миний амьдралын одоо зүйл тэс өөр болсон, цаг хугацааг өөрөөр ойлгодог болсон. Би бол тийм их зоргоороо хүнд өөрийнхөө өсөн бүхнийг тийм тулгаж нэлзаагаад байдаг тийм хүчирхийлэгч биш ээ. Бас хүний аяар яваад байдаг бас тийм хүн биш ээ. Зохицуулаад яваад байдаг юм л дээ. Дарангуйлагч юм уу, эзэгнэгч эсвэл бол тийм хүчирхэг хүмүүсийн өмнө бүр тэгж нэг долдоогоо л гүүгээд байдгүй. Хэрвээ тэгж явах юм бол хүмүүст ичвтер байна гэдгийг би мэддэг. Би бол ер нь их
найрсаг, зөөлөн юмыг их ухаарч ойлгохыг хичээдэг тийм хүн байх. Тийм заримдаа надад маш их зориг дутдаг явдал зөндөө гардаг. Заримдаа шал хэрэггүй юмд санаа тавьсан явдал их гардаг. Энэ хоёрын алдаа онооны динсээр л хэмжигдэх байх, хүмүүс намайг хэлдэг байх. Яг уу би одоо юу гэдгийг зүгээр миний үзэл бодолтой төлөвшсөн үзэл болж байгаа. Одоогийн байдлаар өөртөө ингэж хураачаад байгаа үзэл бодол гэдэг тийм бат цайз гэх юм уу те. Тийм зүйл маань гэх юм бол өнгөрснийг харж тунгаагаад ирээдүйд хэрэгтэй зүйлийг хийх ёстой юм болов. Өнгөрсөнд харамсаад явах шүү те. Өнгөрснийг хураагаад ирээдүйд хэрэгтэй зүйл хийх ёстой юм болов гэж боддог. Тэгээ бас энэ цусаас урсж байгаа цус те. Энэ бол цэвэрхэн байх ёстой. Би нацист биш. Одоо таарлцсан хүмүүсийг одоо гадаад хүн тааралдгууд нь барьж байгаа шууд бодоол те. Тэгэл амчи зайлмал гэл тийм биш. Хүн болгон өөрсдийнхөө хувь заяаныхаа хаана нөх. Хүн болгон бүх хүн. Тэгэхээр тэр олон хаад өөрсдийнхөө хувь заяаны хаад те. Хаадууд байгаа шүү дээ. Хаадууд хоорондоо яах вэ? Бас зохицохгүй юм дээр тэрсэлдэн те. Яг бигээ олно гэдэг бас маш одоо олох төвшингүүд байна л да. Жишээлбэл өөрийгөө зүгээр энгийн аваа явж байгаа хүмүүсийг олоогүй гэж хэлж бас болохгүй те. Тэгэхээр олохын тулд юу бастай вэ гэхээр мэдээж нийгэм өөрөө тэрийг одоо шаардж байгаа. Хүнд хүн чинь нийгмийн одоо амт учраас нийгэмд орж ирэхээр өөрийнхөө байр суурийг эзлэх те. Өөрөө чадж байгаа зүйлийг хийх, өөрөө аз жаргалтай байхын тулд тэр бигээ хайж эхэлдэг. Гэхдээ тэр хайх гарцыг нь юу болгодог вэ гэхээр боловсролын систем. Өөрөөр хэлбэл хуучин болохоор Монгол нүүдэлчний соёлд болохоор мэдээж ахмад хүмүүсээсээ те одоо өөрийгөө олж мэдхийн тулд ахмад хүмүүсийн лекцийг сонсдог, үгийн сонсдог байсан. Одоо болохоор тухайн хүнийг хэн бэ гэдэг нь одоо 10 жилийн хичээлийн програмд жишээлбэл тоондоо муу, миний хувьд болохоор тоондоо муу учраас би тооны хүн болоогүй байх чийдэг. Гэтэл урлаг гэдгийг сайн мэдэрч, түүх гэдэг мэдэрч байгаа учраас энэ чиглэлийг би олчих юм л да. Энэ чиглэлийг одоо үндсэн суурийг мэдж аваад өөрийгөө хөгжүүлж байна. Тэгэхээр зүйлж нөхөрөө боловсролын систем дээр одоо алдаа гарсан тохиолдолд би гэдэг зүйл одоо маш их хямардаг л да. Тэгээд яг социализмын үеийн боловсролын систем болохоор тэр би гэдгийг бас нэлээд их дардаг тийм систем. Өөрөөр хэлбэл масс гэдэг тийм нийгэм гэдэг асуудлыг илүү тавиад хувь хүн гэдэг одоо дэвшүүлдэг учраас одоо социализмын тийм ганц алдаа байсан л да. Би 10 жилээс авахгүйл бие тоос хөхт. Өөрийгөө том гэж бодсон. Хөгийн хулгайч үг гэж. Дандаа юм үг сонсож, одоо сонсож, дахин сонсож. Энэ юу гэхээр хувь хүний устдах том тийм ээ хамт олонны дайралт байгаа байхгүй. Тэр би гэж үзлийг биш бие тоосон гэж ойлгодог байхгүй. Их тэнийг усууд бол эсвэл аливаа юм хийх биш дандаа амжилттайг хүсдэг. Амжилтгүй болохоор бүгд тэр би гэсэн үнийг нулимдаг. Би гэдэг бол шүү дээ олонний өмнө бүлтийдл харж агаад өөрийнхөө мууг үзүүлгийг хэлж байгаа юм л. За одоогийн нийгэмд бол энэ ер нь орилохоос өөр аргагүй болж байна л да. Хүн бууз сайн чимэгдэг байсан ч орилох хэрэгтэй болно тийм үү? Сайн эсгэрдэг, сайн унгадаг байсан ч тэрнийгээ бусдаас илүү хийхгүй бол чи хол олж чадахгүй шүү дээ. Тэгээ тийм бодохоор бол биегээ олж авах гэж байгаа. Гэхдээ тэрийг бол бас шүүж болно. Тэнэг хүн бие гэж их чанга ашгарч байна. Ухаантай хүн бие гэж их ашгарч байна гэдэг бол бас ялгадаг шалгуурууд бас байна л да. Тийм нүдээр харахыг бол оролддог. Зөвөр үнэхээр энэ биеийг олоод илэгдэд дуусаа дараагийн төрөлд шилжих хүртлээ юм уу? Энэ оюун санаанд энэ орчлон ертөнцид хязгаар байна уугүй юу? Бидний энэ оюун санаандаа ухаарад байгаа зүйл маань яг бодит үнэн муу юм биш үгүй юу гэдгийг бясалгаж олно гэдэг бол тэр биегээ л олох гэж байгаа хэрэг баг л та. Тэгэхээр хүн болгонд бие мужаач байдаг юм уу? Маш сайн цэвэрлэгч байж болно шүү. Тэр муу юм биш. Чаддаг газар ам бол том байвал тэгээд чи бие гэрэл үлдэн шүү. Тэгэхээр биегээс татгалзаж ерөөсөө болохгүй. Яг нийгмийн гацаа яг бухимдуулдаг хүндээ хэлэхэд яг тэгэхээр 90 оноос хойш бид нар нэг төрөөр гэх юм уу төрийн бодлого ч юм уу эсвэл нийгмийн бодлого алдагдсанаас болоод одоо гадны хит их одоо юм мэдээлэл суртал ороод ирсэн. Тэгээ одоо нийгэм ингээд бүр бүтэн тойрогдолцсон учраас нийгэм өөрийгөө олохгүй байгаа. Тэгээ нийгэм ерөөсөө ингээд нэг юм ой модон дотор тал бүр тийш ингээд гүгээд байгаа санагддаг л да. Тэгээд яг бид нар өөрсдөө бид гэж ярьж байгаа шалтгаан юу гэхээр зөвхөн би ч биш зөвхөн бид бүгдээрээ эхлээд өөрсдөө олох хэрэгтэй наа. А дараа нь тэгээ дэлхийн ертөнцид өөрийгөө таниулах тэр ажлыг хийх хэрэгтэй ингээд. Тэгэхээр энэ хайгаад байгаа зүйл олдохгүй байгаа учраас тэр зүйл ерөөсөө бухимдуулж байгаа. Бүх юм дуур юм л.
Чи өөрөө байхгүй шүү дээ. Та өөрөө байхгүй. Таны бодол алга. Та үзэл бодлого байна. Та үзэл бодлого болохоор шүү дээ. Зориг бодох юм бол тийм үү? Та урагч болно. Тийм учраас Монголын одоо бүх хэвлэл мэдээллийн усудаар одоо олон телевизээр юу гарч ирэх вэ? Үзье гэсэн ганц нэвтрүүлэг байхгүй шүү дээ. Дандаа дуур юм л. Дандаа хиймэл. Дандаа хүний урдсан бодсон дуураас. Толгой хаана вэ? Сэтгэл хаана вэ? Нүд чинь хаана вэ? Чи өөрөө ертөнцөөс төссөн чинь хаана вэ? Бусаас автахгүй алганы хий чинь хаана вэ? Ялангуяа уран бүтээл дээр иймэрхүү хандаж, иймэрхүү дөвчгнөх юм бол тийм ээ. Энэ тэгэл дуусчлаа байна л да. Толгоогоо хөдөлсөн, үзэл бодлоо хөдөлсөн тийм ээ. Уран бүтээлч, ялангуяа сэтгүүлчд дуусаа. Таар мэдж байгаа шүү дээ. Энийг ч одоо юу гэж ойлгох вэ? Би бас өвтөө юм хэлж байгаа юм шүү дээ. Тэр би гэдэг юм чинь л шүү дээ. Тэгэл нийтээр ингэ нисдэг. Нийтээр өвчгөндөг. Нийтээр уйлдаг одоо ийм удаа нэг. Тэгээд юм болохгүй болохоор Чингис хааныг ярьдаг. Тэгээд болохгүй болохоор төрөөгөө хүүхдийн тухай ярьдаг. Яг одоо цаг дээр өөрийгөө хинч ярьдаг байхгүй. Би юу хийч вэ? Бабаа гоц. Хүний авир арын шинд бол дургүй хүрх юмнууд байдаг л та. Саксуу, эсвэл бол онгороо тийм хүн бол цайлган сэтгэлтэй бол хамаагүй уучлж болно. Их дотор адгуу муу санаатай, их хорсуу, тийм атгаг муу санаатай. За ядарсан эсвэл бол баг залуу хүүхэд өөрөөс нь хүч муутай хүндэл эр бэр гаргаж байгаа тийм хүмүүсийг бол би ястаа үнэхээр дотроосоо дургүй хүрдэлтэй. За маш хормын зур хувирдаг хүмүүс байдаг шүү дээ. Өөрөөсөө дээгүр хүн ороод ирэхэд бүр ингээд долгоноод ингээд төрөл нарилчж байгаа юм шиг загнадаг хүмүүс байдаг тийм. Гэтэл өөрөөс нь доор хүмүүс байдаг нэг алтан байгууллагт нэг ядарсан хүн байж болно. Архиугаа түнэс мөнгуугаа явж үнэхээр хэр бас өнөртөд ядруу яваад байгаа. Тэгээд амьдарч байгаа бүр ингээд нэг сэжилмээр хүнч байж болно. Эсвэл зүгээр жоохон гим зэмгүй хүүхэд байж. Тийм улсуудыг ингээд их тийм дээрэнгүй их тийм бардам саксуу өнгөрөө зангаар ч юм уу эсвэл бол олонны дунд тэрийгэ мэдрэхгүйгээр ааш зангараад яваг бол би үнэхээр хүлээж авч чаддаг үзээд. Бигээрээ явж байгаа тий. Би тэрний ертөнцид оролцоогүй байгаа. Тэрний ертөнцөөр оролдоогүй байгаа. Тэрний ертөнцид оролцох хүсэлч угаасаа надад байхгүй байхад тэр миний ертөнцөөр оролдох би амар дургу. Ялангуяа миний ертөнцид сайнаар орж ирвэл болж байна. Муугаар оролдвол би амар дургу тэр. Яагаад? Одоо юу гэдэг юм би рэп хийснээс хойш юу гэдэг янз бүрийн хүмүүс намайг дуулсан шүү дээ тий. Янз бүрээр дуулсан. Ээж юм ааж муулж ахын тэнд. Аав юм ааж муулж ахын. Өвөг дээц юм ааж муулж ахын. Өмссөн хувцаар намайг гадуурхаж ахын. Яагаад? Би тэрнийг зүгээр гудамжаар халаад өмсөө тэгээ боо онжуулаад нүцгэн гүжсэн чи би юу ч хэлэхгүй. Энэ өөртөө таалагдж байгаа байлгүй гэл нэг л өнгөрнө. Би зүгээр ингээд хүний өмсдөгтэй адилхан өмсөө явахаар. Би гоочлдог те. Би тэрэнд амар дургу. Ийм ухааны ялгуур үзэл. Иннээсээ болж бид нар бас ер нь бол хүч жоохон дороотж байгаа энэ шинж энэ аахгүй. Би өөрийгөө хайрлаж гэмээр бусдыг хайрлана. Өөрийгөө үнэлж гэмээр бусдыг үнэлнэ. Тийм философитой байвал. Өөрчлөлт Би бол одоо бол юу штэ. Ерөөсөө насан туршдаа өөртөө байлж болно. Би бол тийм их зоргоороо хүнд өөрийнхөө өсөн бүхнийг тийм тулгаж нэлзаагаад байдаг тийм хүчирхийлэгч биш ээ. Би чам тэнэг хүн заяа.
Гэхдээ би өөртөө ухаантай юм. Аимшигтай зүйл биш. Бид нар хөлс ирнэ буцна. Тэгэхэд өглөө болгон бол өхлийн тухай бодчих хэрэгтэй. Би бол боддог. Нэг харамсаал, гунаал, ойлаал, унжаал тэгээд шаардлага байхгүй. Сайхан цэлмэг байж байгаад өгчүүл. Сайн хэрэгжтэй л боддог. Би бол өхлөөс айдаггүй, өхөлд бол бэлэн байдаг. Өхөөс айхаа болж эхлэхээр ерөнхийдөө амьдрсныхаа утга учирыг сая олж ойлголоо гэж үздэг. Өхлөөс айж амьдрна гэдэг чинь хамгийн утгагүй амьдрал гэж боддог л да. Тэгэхээр тэр нь айхгүй нэг гэдэг нь юу гэдэг чинь машины урд гүн гэсэн үг шүү дээ. Зөвөр өх нь ойлгомжтой хүн болгоно. Гэхдээ яг зөвөр тэрийг аль болохын амьдрал чинь өөрөө гоё учраас те амьдрал зөндөө олон гоё зүйл сайхан зүйл байдаг учраас тэр бүхнийг мэдэрч амьдрахын тулд хүн амьд үлдэх ёстой гэдэг зүүн савингаа дагна. Тэгэхээс тэртээ дөрвөн өх юм чинь гэж амьдрах юм бол скол өдөр болгоо за өгчүүл яана гэж амьдрах юм бол амьдралын бүх зүйлийг мэдрэхгүй зөвөр нэг амьд юу гэдэг чинь сүх шиг л байна гэсэн үг л дээ. Эрхчлөө гэдэг бол өөрийнхөө үнцнийг хөдөлдаалах 8-ны үнцэн биш. Эрхчлөө гэдэг бол хүн олдох цагаас эхлээд эхийн хөвлөгнөөс гарсан цагаас үргэлжлээд жам ёсны өөрийнх нь дагвал хүний мөнхийн хүн өөрөө энэ хорвоод ирж мэдлэгтэй эрхчлөөтэйгээ цугардаг. Ер нь гэхдээ хүн дандаа дарамтанд байдаг гэж үздэг шүү дээ би бол. Тэгээ тэр дарамтыг ялж чадвал эрхчлөөний үнц нэг тодордог. Тэгээд одоо юу гэдгийг өвдөх нь эрүүл мэндийг дарамтлж ирдэг. За үгүй эрхийн эд баялагийг дарамтлж ирдэг. Өтлөх нь залуу насыг дарамтлж ирдэг. Үхэх нь ам биеийг дарамтлж ирдэг тийм үү. Тэгэхээр энэ дарамтнаас эмээхгүйгээр байгаа цагта байсан шиг байгаад. Тэгээд үргэлжилэн ч гэсэн дандаа байхаар тийм үйл хэрэг хийж байвал эрхчлөөний дархлааг сайжруулж байгаа хэрэг. За яг эрхчлөө гэдэг бол амар тайван орчин гэж одоо би ойлгож байна л да хувьдаа. Тэгэхээр эрхчлөө гэдэг бол эх орондоо бол эрхчлөөтэй байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хурж яд гадуурхахгүй байна, виз шалгахгүй байна, хөөж гаргахгүй байна. Юу гэдэг чинь тэр утгаараа эрхчлөөг бол гэхдээ яг хамгийн гол нь хүмүүс болохоор тэр нөгөө нэг тийм жижиг сажиг юм нэг бодохгүй маш том эрхчлөөний тухай боддог учраас жижиг юмнаас таашаал авах мартцсан юм шиг санагддаг. Тэгэхээр эх орондоо гэдэг бол эрхчлөөтэй байна. За тэгээд ерөнхийдөө маш олон эрхүүд байна л да. Тэгээд тэр эрхийг хязгаарласан зүйлүүд яагаад бий болсон бэ гэдгийг хүмүүс бодоод түүнийг одоо тэр хязгаарлалтуудыг чөлөөлөх тухай хүмүүс өөрсдөө бодож нэмсэх ёстой гэж бодож байна л да. Тэгэхээр зүгээр надад эрхчлөө хэрэгтэй гэдэг юу гэдэг чинь гадаа хашгираа те хажуу айлынхаа хүнийг унтуулдгүй ч юм уу эрхчлөө хэрэгтэй гэдэг замын гол цагаан шугамаар явж байгаа бол тэр бол эрхчлөө биш ээ. Тэр бол жинхэнэ нэг анархик гэдэг юм уу одоо замбраагүй байдал. Намайг муу явах юм бол ээж авдаг. Тийм үү? Намайг дөвчг нөөд эр хүн болж хүмүүнтэй зодлолдоод хотох буу гэх юм бол хань завна. Үр хүүхэд завна. Намайг зургатаар шүү дээ. Алан шүүжлэх юм бол миний охин завна. Тэр юу юм л дээ. Хамаардаг. Тэгэхээр энэ дунд л амьдрах хэрэгтэй гэж бодож байгаа шүү дээ. Надад тэр биш эхнэр байхгүй, ээж байхгүй, аав байхгүй л шүү дээ. Би өсө дураараа дургиж, дун чимэрж ирнэ гэж. Тэгэхээр эрхчлөөг би бодож байгаа нөхөр. Хамааралтай юм л эрхчлөө гэж ойлгоод байгаа шүү дээ. Үгссэн би зүгээр нэрээ тоглоомгүй. Ээж байхгүй, хань байхгүй, үр хүүхэд байхгүй тийм ээ. Миний одоо найз нөхд байхгүй, одоо таанар байхгүй тийм ээ. Иймэр байхгүй болно шүү дээ. Би зүгээр ёстой нэг уухамаа уугаад идэх юм идээд мэдв. Хаана газараа би сад явж. Энийг бол мэдэхгүй. Тэгэхээр эрхчлөө гэж би хэлээд шүү дээ. Хажуудгаа хайрлахыг л эрхчлөө гэж хэлээд шүү дээ. Би чадна өнгөрөх юм бол зүгээр. Надаас л юм байдаг юм л дээ. Тэгэхээр эрхчлөө гэхээр шүү дээ. Би ээжигээ бодно, ханиа бодно тийм ээ. Би ч зургатаар ялчтай юм л дээ. Хөгсөн хойно гэж хэлэнгүүтэл бүх манай аваагийн найзууд нөхөд ямар бие таасан амт юм бэ гэл. Биний ханиг ингэдэг. Миний дүүг ингэдэг. Бүх усуудыг ингэдэг. Инхээр би өөрөө байж болохгүй гоц. Тэгэхээр өөрөө байж чадахгүй юмыг л
би эрхчлөө гэж хэлнэ гэж хэл. Ганцхан зарчмыг л дотроо өөртөө болж байдаг. Хизээч хязгааргүй эрхчлөө гэж хизээч байхгүй, байдагчгүй. Аль ч талцаа оюун санааны хувьд яагаад гэвэл хүн сансрын уудамд ингээ хаягчлаа гэж бод. Тэнд хинч нөлөөлөхгүй шүү дээ. Гэхдээ тэр таталцлын хуулиар тэнэж яваад нэг юм эрхчлэлд орно шүү дээ, тийм. Нэг тархи эрхчлэлд орно шүү дээ. Эрхчлөө гэдэг бол миний эрхчлөө таны эрхчлөөгөөр хязгаарлагдах ёстой. Эхээс өөр амьдрал арга зам бол байхгүй гэдэг л бич. Хэрвээ би хязгааргүй эрхчлөөтэй тэр маань бүх хүний эрхчлөөг давмгаалж явах юм бол энэ бол эрхчлөө биш л гэж байна. Эрхчлөө гэж юу хэлтий сайн мэдгүй. Эрхчлөө гэдэг айгүй тийм сонио ойлголт юм шиг байна. Яг бүр ингээд Монголд эрхчлөө байхгүй нэ гэж би хэлэхгүй. Би одоо дуртай дуугаа дуулж штэ. Намайг хүн утсаар ална гэж хэлсэн ч хамаагүй би дуулж штэ. Яа тий алаараа чи би дуулна. Энэ эрхчлөө юм шүү. Би магадгүй энэ урд зүг мөгт байсан бол ийм дуулж чадахгүй л. Тэгэхээр яа тий энэс жаахгүй юм хайж энэ эрхчлөө ах гэж бодож байна. Тэгээ яг ингээд бүх юм ингээд хууль ёсны дагуу ном журмын дагуу энэ эрхчлөө гэдэг ойлголт ингээд явж ийн үгүй шал хотлаа штэ. Тэ. Хэрвээ би мөнгөтэй бол би илүү эрхтэй штэ. Ер нь бол үнэн штэ. Ардсан нийгэм гэдэг чинь ер нь тийм юм шүү. Тэр юм шүү. Мөнгөтэй хүн илүү эрхтэй байдаг. Мөнгөгүй хүн цөөх эрхтэй байдаг. Тийм л юм шүү. Темперитм гэж нэг үг байт. Манай мэрэгжлийн хэл нэг Оросоос зөвлөлт Орос улсаас энэ жүжигчний хичээл заалгасан учраас темперитм гэж ярьдаг. Тэгэхээр тэр ритм гэдээ байгаад байгаа нь бол дотоод мэдрэмжийн асуудал. Мэдрэмж, цэвэр. Темп гэдэг нь хурд. Тэгэхээр энэ мэдрэмж хурд хоёр хосолж байвал одоо хамгийн их мэдрэмжтэй хүний илэрхийлэгдэх гэж үздэг. Би байн ярьдаг доо мэдрэмжийн хурд гэдэг. Монгол хүмүүс их хурдтай шүү дээ. Тийм ээ. 13 дугаар зуунд морьтой дэлхийг төвөргөжсэн ба шүү дээ. Тэгэл өртөө улааг бий болгоол тийм үү. Энэ ч хурд байхгүй. Энэ хурдны өмнө юу байдгүй л мэдрэмж байдаг. Тэр хурдыг цэнгэлж өгдөг юм, хурдыг улам хурдан болгож өгдөг юм, эсвэл удаашруулах уу гэдэг асуудал мэдрэмжийн асуудал. Мэдрэмж өнгөнд илэрнэ, мэдрэмж ярианд илэрнэ, мэдрэмж хавцсанд илэрнэ, мэдрэмж бүр нарийн ухах юм бол энэ арсны цаагуур мэдэгдэж нүүр хувирах тийм үү, бараах, улаах тийм үү. Тэр бүх юмд илэрдэг, сонсголд илэрнэ. Мэдрэмжийн хувьд бол ийм бодолтой байх. За Монголд мэдрэмжийн асуудал хэцүү байгаа л да. Ягаад тэгэхээр мэдрэмж гэдэг зүйл дээр хүмүүс их анхаарал тавих байлцсан. Одоо тухайн хүмүүс болохоор ихчлэн материалын зүйл дээр анхаарал тавьдаг учраас өөрөө юу мэдрээд байгаа нэг чухал байдаг. Ерөөсөө тийм юмтай байх тухай боддог учраас. Тэгэхээр тийм нийгэмд одоо мэдрэмжтэй ажилладаг урлагийнхан болохоор хамгийн их хохирдог л да. Өөрөөр хэлбэл тэдний хийж байгаа уран бүтээл нь үнэлэгддэг ч юм уу. Тэр уран бүтээлээ хийгээд амьдралаа авч чадахгүй байдаг ч юм уу. Яг тэгэхээр нийгэм нь өөрөө тэр одоо гой зураг, тэр гой хөгжим, тэр гой одоо мэдрэмжийг хүлээж авч чадахгүй болсон. Тийм одоо хар болсон учраас. Тэгэхээр тэрэн дээр бол яалтчгүй өнөөдөр юм бол нийгмийн асуудал мөн. Гагцгүй харин тэрийг яаж шийдэх вэ гэдэг нь бол нийгэм яг амьдрал өөрөө л харуулчих байх л да. Яг гэвэл өнөөдөр одоо нийгэм хит их одоо материалын тал дээр анхаарснаас болоод нийгэм маш олон мөхөмлүүд бий болж байгаа. Нийгэм маш олон депресс, стресс бий болж байгаа. Тэгэд энэ яг эцсийн цэг дээр тулангууд хүмүүс яг өөрийнхөө одоо бурханлаг чанар ч юм уу өөрийнхөө тэр дотоод ертөнцөө сонсч эхлэх гэсэн үг. Тэгэхээр магадгүй өнөөдөр бол сүүлийн үед бол нэлээд их одоо тэр тал руу чиглэсэн байна л да. Гэхдээ энэ бол дахиад нэг хэдэн жилийн одоо нөөрийг үзчихэж хүмүүс за зөвхөн материалыг биш бас оюуны таашаал авах хэрэгтэй юм биш үү те. 7 хоног одоо гоё хөгжим сонсож явах хэрэгтэй байна, гоё зураг одоо үзэж явах хэрэгтэй байна, гоё сэтгэлээ амраах, гоё байгаль дээр очих хэрэгтэй байна гэдэг нь бол нийгмийн одоо шалгуураар гарч ирэх байх гэж бодож байна. Ярьдаг юм гэж байдаг. Мэдрэмжийг битээ яар. Тэгээ өөрөө л хүрээдэг байхгүй. Битээ солиор. Би мэдрэмжтэй, би тэгсэн. Тэр байгаа. Тэнд битээ биш та юу тавиад. Дүн тавиад. Битээ тэрийг дарамжлаад. Битээ тэрийг мандуулаад. Битээ тэрийг бөө болгоод. Мэдрэмж өөрөө ирдэг байхгүй. Тэнд битээ гайхуулаад. Тэрний автор нь битээ болох гээд. Зүгээр вэ. Дахиад зүгээр. Мэдрэмж бол зүгээр л ирнэ. Битээ тэрийг шинжлэх ухаан болгоод бай. Тэрийг битээ шашин болгоод бай. Ерөөсөө мэдрэмж өөртөө өөрх ярина гэдгийг хэлдэг ч юм уу бөөмэд.
ярдгуу тэм гэж байдаг. Аав чинь байсан чинь шүү дээ. Аавхаа тухай ярьж болдгоо гэдэгтэй адилхан мэдрэмжийг бүү яар. Ярих тусам худлаа бол. Мэдрэмж ярьж байгаа бүх усуд худлаа. Мэдрэмж өөрт ирдэг. Тэр ирсэн мэдрэмжийг шүү дээ өөртөө өөрөөс хамгаалж явах хэрэгтэй. Өөрт нь ирсэн учраас дугаа байж сурах хэрэгтэй. Мэдрэмж гэдэг бол хүнд ярьдгүү, гайх болдгоо мэдгүй. Би өдөө хүртлөө шүү дээ. Би ямар ч бөөгийн ич хэдийг би үзээгүй. Ямар ч ламын ич хэдийг үзээгүй. Возрашин хэлдэг. Сэргэн мандал гэж. Тэр үед католик шашин байсан. Тэр үед юу байсан гэр бүх үзэл бодлоо чулуун хийжсэн. Ном хинч уншдаг. Ном уншсан хүнийг үзэн яддаг гэсэн шүү дээ. Католик шашин. Будда. Өдөө католик, христ. Тэр ном уншдаг хүн байдгүй байлаа. Ном уншаад дэрлэхэж бүх хүнийг шүү дээ. Зүгээр байгаад нас болсон хүүхдийг хүртлээ шүү дээ. Танаа гэрт ирэхгүй хүүхд байсан гэж ингэж уншдаггүй төлөө мэддэггүй төлөө дормжилсан л бүх шашин байдیں۔ Л яг үндэ бол. Би нэг учир зүггүй очоод одоо гэр орондоо ч юм уу өөртөө одоо нэг тахил өргөөл, зул өргөөл, бурхны өмнө одоо байнга сүслээл байж байгаа юм алга байна. Гэхдээ би бурхан Буддагийн шашинч байна уу? Одоо энэ загалмайн шашинч байна уу? Лалын шашинч байна уу? Энэнд энэ амьдралыг мөн чанарыг олж таних гэсэн тийм хэдэн мянган жилийн эрэл хайгуул байна гэдэг би айгүй сайн мэдэж байна. Тэр явцад энийг бол янз бүрээр ашиглаад буруутгасан явдал ч бас байна. Би бол яг шинжлэх ухаанч байдлаар бол хичээл заалгаад үзээд хэвлэгдсэн ном судрыг хараад аль алинаас нь хэрэгтэй юмнуудыг бол олж уншихыг л боддог шүү дээ. Яг бол шашны одоо үзэл бодолтой юм уу тийм итгэл үнэмшил бүрэн өөрийгөө зориулаад автагдчихсан хүн бас биш байна гэж би ойлгосон. Нэг сүшиг бишрэл баг юм лээ. Харин энэ орчлон айсав ертөнцийн мөн чанарын тухай өөрийгөө таньж мэдхэд одоо Буддагийн шашин, бурхан багшийн сургаал, далаа багшийн сургаалыг бол би зөндөө уншдаг тийм ээ. Хүний аж амьдралын ёс ямар байх ёстой, хүн хүнд яаж хандах ёстой, энэ прагматик талаас бол би энэ Библийн судруудыг энд тэнд яваад зочд буудалд байж байгаа тавьсан байдаг. Тэрийг ингээд хараад уншиж л байдаг. Тэнд хэрэгтэй юм агиох байдаг. Тэр утгаараа бол би зүгээр л тань мэдхүйн талаас нь өөртөө хэрэгтэйг л олж авч хүртэж байгаа л хүн. Би одоо юу гэдэг нь шүтнийхээсээ илүү итгэл үнэмшил гэж яриул илүү зүгээр болоо гэж боддیں۔ Дээрээс нь мөнх тэнгэр харж байгаа. Доороос нь миний өвөг дээдсэн байлдаж болсон газар шороо намайг түшиж байгаа. Тэгт би итгэдэг. Нэг үгээр хэлэх юм бол би бөөн мөргөлд итгэдэг гэсэн. Яагаад гэвэл энэ бол бидний өвөг дээдсэн уламжлал шашин биш. Уламжлал бөгөөд асар том одоо юу гэдэг өв багхгүй. Тэ? Тэгээ би нэг үнэн гэж би үнэмшиж итгэдэг. Тийм учраас би энийг ярьж байгаа. Тэгэл христийн шашинч байна. Тэгэл буддын шашинч байна. Тэгээ заримдаа гандан мандыг хараад хахад ашиг төлөө байгалах шиг харагддаг шүү дээ. Нэг юм компьютер дээр ингээд лав суудсан те. Тэгээ за химнээс так 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 тэдэнд өгөх гээл. За тийм тэгвэл тийм байна нэг так 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 тэдэнд өгөх гээл. Тарифтай бүр ингээд. Чин одоо буян номын юм гэж байдаг уу? Тийм юм хийдэг юм. Тэрийг чин өстө жинхэнэ чин сэтгэлээсээ одоо тийм шашин машин гэж ярих хэрэгтэй юм шүү. Тэгээ тийм тарифтай ингээд мэдгүй юм дөө. Юу дуртай юм тэгэл луунгаад нь лагаа идэнэ үү? Лагаа бөксөрөө идэнэ үү? Уруул амаараа идэнэ үү? Тэгэл өөрсдийнх нь дур шүү. 21-р зуун мэдээллийн 900 сэтгэлгээний хурд мэдрэмжийн их төвхтэй бөгөөд тэр мэдрэмж зовлон давдаг тийм ирэмэлзлийг бий болгох тийм зуун энэ зуун бол тийм учраас Монголын төр бол цоо шинээр ертөнцийг хардаг их олон өнцгөөс хардаг тийм бодлогыг явуулдаг төр байх хэрэгтэй. Тэрний үхээр хүнд боломж олгодог. Хүнд эрхчлөөнийх нь үн цэнийг дээрэмдэхгүйгээр эдлүүлдэг. Маш сайн үйлчлэгээний байгууллага байх хэрэгтэй төр бол. Тэгэхээр төр бол өөртөө хүнийг үйлчлүүлэх гэдэг эхлэхээрээ л
хүний хамаг замыг эвддэг, хүний хамаг имийг булаадаг. Тийм учраас би юу гэж бодож байна гэвэл Монголын төр хүнд улам ойртож үйлчлээ. Би төрөөр үйлчлүүлнэ. Төрөө шан харамж харахгүй, төрөөс юу ч гоохгүй. Зүгээр надад боломж олго. Тэр чинь үйлчлэгээ. Миний бүх зүйлийг янз бүрийн олон нэртэй татвараар битгий хаа. Зүгээр л намайг хөнгөл. Хүн болгоныг замын хөнгөн болгоод. Тэгэл маш хурдан улс орон чинь хөгжинэ. Тийм төрөл бол зөв төр байх учиртай. Монгол айл өрхөөр нь ямар байдаг юм бэ? Одоо энэ 1000 жилд тийм үү? Би энэ төрийн их үндэсийн суурийг бол Монгол гэр, Монгол айлын дотор байдаг. Тэр хууль ёс журмал байх ёстой болов уу гэж би боддتي. Тэгээ одоо мэдгүй ардчил гээд аав нь бол хомроо суух ёстой. Ээж нь аавд нь цайныхаа дэжийг барьж өгөх ёстой. Үр хүүхэд нь баруун талаар суух ёстой. Хүүн гараад төлөө модондоо авах ёстой. Охин нь ээждээ туслаад сүү салаа бэлтгэх ёстой. Ер нь Монгол гэрийн дотор л ямар л бидний амьдралыг зохицуулдаг тэр ёс журам байсан. Тийм л одоо байх ёстой болов уу гэсэн тийм үндсэн агуулгын бодогддог юм л да. Зүгээр тэгэхээр одоо залуучууд шоолгох те аав гэд нэг дарангуулагчтай, ээж гэж нэг дарангуулагчтай хүүхдүүд нь яах юм бэ гэдэг. Яг хөө аав гэд дарангуулагч, ээж гэд дарангуулагч хэрэггүй ардчил эрхчлөө хэрэгтэй юм гэдэг юм бол үр хүүхэд нь авгаагаа аваа авгаагаасаа гадна өрхтөг хүүх найваа дэр баруун гэртээ зүү орон дээр хоёулантай нунтай арх уугаад найз нартайгаа даруй цогтоод гэртээ согтуу орж ир агсан 50 ээжийнхээ өгсөн сайг асга нүүрлүүн цаац аавынхаа өгсөн хутгаар мах огтлох биш өөрийн хатаа одоо тийм эрхчлөө амьдралыг бас хүсэж байгаа мó. Амьдрал тийм л харагдаж штэ Монгол. Тэгэхээр энд ямар төр ямар ёс хэрэгтэй гэхээр ёс журам хэрэгтэй гэдэг тийм. Зөвөр би бас төрийн нэг хэсэг гэж боддог. Яагаад гэвэл би иргэн хүн. Төр иргэний төлөө байх хэрэгтэй болов уу гэж боддог. Иргэний төлөө гэхээр эрхэлж наадуулаад хамаг юмар нь хангаал нэг юу гэдэг гэрийн тижээвэр нэг тарган муур шиг те иргэнийг тийм болгохгүй ш. Иргэнийг зөв ухаантай, зөв ухамсартай дараагийн төрд бэлтгэж тэгж хүмүүжүүлэх хэрэгтэй гэж боддог. Төрийн үүрэг бол айгүй их өндөр. Төрийн өмнө хүлээсэн иргэний үүрэг бас айгүй өндөр байх хэрэгтэй. Тэгтээ шудраг аль аль талаас. Би өөрийгөө хайрлаж гэмээр бусдыг хайрлана. Өөрийгөө үнэлж гэмээр бусдыг үнэлнэ. Тийм философитой байвал. Өөрчлөлт. Би бол одоо бол юу штэ. Ерөөсөө насан туршдаа өөртөө байлж болно. Би бол тийм их зоргоороо хүнд өөрийнхөө өсөн бүхнийг тийм тулгаж нэлзаагаад байдаг тийм хүчирхийлэгч биш ээ. Би чам тэнэг хүн заяа. Гэхдээ би өөртөө ухаантай. Цаг хугацаа нь бол дандаа эргэлдэж байдаг. Жишээлбэл хавар болон зам болон намар болон өвөл болон дахиад эргэлдэж байгаа. Дуусгүй. Орон зай бол тухайн үеийн эзлэх хүн эхэлдэг. Тухайн үеийн эзлэх хүн. Ямар орон зай дотор ямар орон зайтай байх вэ гэдэг нь бас л нөгөө хүний оюун сэтгэл асуудалтай холбоотой. Орон зайг том байлгах уу, жижигхэн байлгах уу гэдэг нь нөгөө л 6 дахь метрхүүтэй холбоотой. Цаг хугацаа бол хязгааргүй. Материалыг буюу оюунлаг хоёр цаг хугацаа бол хоёр тусдаа явдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар амьдраад байгаа зүйл нь болохоор материалыг ертөнцийн цаг хугацаа шүү дээ. Гэтэл тэрний цаана оюунлаг ертөнцийн цаг хугацаа гэдэг нь болохоор биднээс хамаагүй төрүүлж явж байгаа. Одоо тайлбарна гэвэл ягаад зарим хүмүүс ирээдүйг харж болдог ч юм уу те. Эсвэл зарим хүмүүс юмыг урчиж харааддаг. Аль эсвэл ягаад хүн ингээд зарим үед яг болох гэж байгааг урчлаад мэдээд идэг ч юм уу те. Тэр нь юу хэлж байна гэхээр цаг хугацаа хоёр янз байдаг юм аа.
ягаад цаг хугацаа гэдэг монгол хэлэн ч гэсэн өөрөө тусдаа хоёр гэтэл англи хэлэнд болохоор time гэдэг нэг л үг байгаа шүү дээ. Тэгэхээр үүний цаана юу ойлгох хэрэгтэй вэ гэхээр энэ одоо энэ хүн төрөлхтний тэг хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг бол бид нэр өөрсдөө мөө. Тэгэд энэ соёл иргэншил энэ чинь амьдраад маш олон зүйлийг ойлгосон байгаа. Тэр ойлгосон байгаа зүйлийг бид нэр эргэж харах юм бол тэр чинь маш гүн хамд байгаа. Орон зайгийн хувьд бол жишээл орон зай гэдэг бол ямар орон зай ярьж байна те. Оюуны орон зай бол зарим хүмүүсийнх жишээлбэл яг энэ өрөөнд амьдэрсэн хүн бол энэ өрөөнд дотор л орон зайтай байна гэсэн үг шүү дээ. Энэ өрөөндөөс гарч үзээгүй юм чинь. Гэтэл энэ хотоор бүтэн хэдэн жил алхацсан хүн бол энэ өрөөнд дотор амьдардаг хүнээс хамаагүй өөр орон зайтай байгаа. Оюуны хувьд. Яг хөө биений орон зай ярих юм бол мэдээж одоо би одоо энэ ч байгаа гэдэг утгаараа энэ орон зайг л эзэлж байгаа. Материалын зүйл дээр шүү дээ. Гэтэл оюуны орон зай бас тусдаа ойлголт болчихж байгаа. Орон зай ялгаагүй хоёр үг. Орон зай цаг хугацаа бодтойгоор оршиж байгааг нотолсон эрдэмтдийн нотлохын тухай ирвэл магадгүй Эйнштейний харьцангуй онолыг бас бодож болох юм тийм ээ. Тэнд бол хамгийн энгийн бодлого өгсөн байдаг шүү дээ. Та галтэргэн суугаад явчихна тийм үү? Таны өмнө байгаа ширээн дээрх цай огт хөдлөхгүй юм тийм ээ. Яг бол та хоёр. Яг л галтэргнээс гаргаад та хоёрыг харсан чинь нүд өрмөцөр хоёул яваад гисэн. Эний цаатал дээр юу гэж ойлгож байгаа нь вэ гэхээр орон зайн тухай ойлголт бол үнэхээр бас харьцангуй байж таарах гэдэг байна. Тэрийг яаж хүлээж авах вэ? Чи өөрөө яаж ойлгож гинэ гэдгээс л байдаг гэж хүн ойлгож бод байхгүй ч гэж байна. Би өөрөө юу гэж бодож байна вэ гэхээр орон зай бол надад байна, цаг хугацаа надад байна. Яагаад гэвэл энэ камерт хийлсэн хальс намайг миний яриг бичиж чинь энэ тодорхой хугацааны дараа дуусна. Энэ бол хэмжээтэй байна. Огт хэмжээгүй юм алга шүү дээ тийм үү? Орон зай цаг хугацааг хооронд нь одоо юу гэдэг харьцуулж ойлгож болох юм л да бас нэг талаас. Хүн одоо юу гэдэг цаг хугацаатай уралдаж өөрийнхөө орон зайг бүрдүүлэх юм уу? Мэдхгүй сайн мэдэхгүй асуулт байна нэрээ. Миний бол ерөөсө боддоо шүү дээ. Түрүү нөгөө нэг нөхөр дайсан гэж асуусан шүү дээ. Миний хар бол ерөөсө хамгийн том дайсан бол цаг хугацаа юм шиг санагддаг бас. Цаг хугацаатай уралдана. Гэтэ нэг орон зайгаа томруулах гэж нэг уралдаад тахын чаашийн тий зүгээр хийх ажлаа амжуулах гэж л дээ. Одоо тэгэл тэнгууд өнөөдөр чинь би 5 ажил амжуулах ёстой гэж урч нь бодонтохтой төлөвлөд унтлаа гэхэд би өнөөдөр одоо 3-ыг амжуулж байгаа байхгүй. Одоо ийшээ 3 дахь ажил руу орох гэж байна. Тэгээ 2 нь шууд пялагдчихж байгаа. Нөгөө л цаг хугацаанд баригдаал замын төгжрөл тэгэл төлөвлөөгүй асуудлууд гарч ирэл. Хичээнэ. Ер нь тэгэл цаг хугацаа бол бас ер нь хамгийн том дайсан гэж хэлж болно. Шалгуур гэхээсээ илүү дээ. Тэр далд ертөнцийн чинь, далд ухамсарын чинь, далд хүчний чинь үйлчлэлийг оюун тарих мэддэг. Энэ бол мохор сүрэг хоосон гэж зүйлтэй зүйл ерөөс болохгүй шүү дээ. ертөнцийн угаасаа хоосон чанар тийм ээ. Харна хоосон чанар. Сонсон хоосон чанар алгуулна тийм ээ. Үнэрлэн тухайн өдөртэй алгуулна хоосон чанар тийм ээ. Амтлах, хүртэх бүгд хоосон чанар. Уг нь бол тэр далд ухамсар, далд ертөнц энэ тэр юм хүнд байгаа юм л да. Тэгээ тэр болгоныгоо бол яг шинжлэх ухааны үүднээс судлаа тогтоогоод байгаа юм байхгүй. Зарим нь надлал, зарим нь зөвтгөөл ингээд холион бантан болоо байгаа юм анзаарагддаг. Би ер нь саваагүй хүн л дээ. Тэгэл энэ докторгоо сар нар тэгэл янз бүрийн санаа бодол дэвшүүлсэн, бодит байдлаа шинжлэх ухаан хийсэн хүний клиник өхөлд орох үед нь хүний сүнсийг судлаад хаана явж байгаа нэнтрийн энэ дэлхийн олон эрдэмтэд задлж гаргасан зөндөө зүйлийг олж харсан. Тэгэхээр их учир начир байна. Энэ бол зүгээр их бодиттой зүйл шүү дээ. Энэс биш мохор сүсэг биш юм л да. Энэ хорвооч материалыг, оюунлаг, бурханлаг гэдэг 3 ертөнц байгаа учраас энэ 3 ертөнцийн холбоосыг л тайлхал хэрэгтэй. Хүн болгон яг өөрөө мэдрэмжээр өөр байдаг учраас тэрэнд хандж байгаа байдал нь өөр. Миний хувьд бол одоохондоо байгаасаа үлээ гэж бодод байгаа байхгүй. Ямар сонирн байх болоо гэх. Тэр чинь бас хай боддоо шүү дээ. Сонин шүү дээ. Үнэн ч юм шиг те. Зарим худлаа шуудаач байгаа юм шиг те. Далд ертөнц гэхдээ би байдаг байх гэж боддог. Тийм юм байгаа л бид нар мэдхгүй те. Хизээ нэг эцэгт хин нэг нь мэдгэл баг. Мэдсэн нэг нь магадгүй ч юм уу те. Чадарчдаг ч юм уу те.
үхсийнхаа дараа л энийг мэдэх бах таа л гэж бодож байна доо. Магадгүй үхсийнхаа дараа ч мэдэхгүй ч байж магадгүй. Тим юм хэрвээ байдгүй бол би галзар шороонд шингээл үлдсэн шүү дээ. Баяртай гэдэг чинь бол миний бодоход битээ эргэж ирээл гэсэн үг л дээ. Монгол хүмүүс бол эргэж уулзах үедээ дандаа нээлттэй байлгадаг. Тийм учраас бол би баяртай гэдэг үгнээс татгалздаг, уучлаарай гэдэг үгнээс татгалздаг. Нэгэнт хийгээд дууссан юмнаас уучлалгууд хэрэггүй шүү дээ. Тэгж боддог. Тэгээд би энэ нэвтрүүлгийг жаргахтаа нэх нялуун, нэх ухаантай, нэх одоо бодолтой хүн болж маяглахыг бол цээрлж. Одоо ингээд танаа энэ нэвтрүүлгийг үзэж байгаа одоо энэ дэлгэцэн сан сууж байгаа хүмүүс те юу захимаар байна гэхээр ямарваа нэгэн зүйлийг бөөр те яг үүсэл гарлаас нь мэдчих хэвээр шүү, судлах хэвээр. Тэгээд дараа нь дүн шинжилгээ хийх хэвээр. Зүгээр яг гадна талаас нь бит юмыг хараачаа гэдэг л хэлмээр байна. Над ганц юм байдаг байхгүй. Өөрөөрөө байждаг. Би өөрийгөө устгаж үзээгүй. Баатар ш дандаа өөрөөрөө байсан баг. Одоо ч байгаа, цаашд бай. Энэ хор ваагч би ингэж туулна, ингэж л хийсэн. Миний бүх жүжиг бол ш. Би баатар л байхгүй. Ер нь харагдаж байгаа, сонсогдож байгаа юмыг илүү сайн харъя, илүү сайн сонсъё гэвэл зөвхөн өөрт харагдж байгаа тэр талаас нь өөрт харагдахгүй байгаа тэр талаас нь харах хэрэгтэй болов уу гэж хэлж байна. Би тэгж л ойлгосон. Баяртай байна уу? Тий. Баяртай гэдэг үг чинь би тэгж ойлгодог шүү дээ. Баяр дараа нь баяр хөөртэй уулзъя гэж байгаа үг гэж ойлгодог. Тэгээд дандаа зовлон бодож тухай үрчилгээд яах вэ? Манайхаа цөмөрөө дараа нь уулзахдаа баяр хөөртэй уулзцгаая. Монгол улс мандтугай. Энд G буюу мөнх эрдэнэ байлаа. Peace. За ингээд 2016-аас 5 жилийн тоглолт руу би одоо орох гэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Заавал урлагийн хүндтэй хүмүүсийн амжилт хүсдэг шүү дээ. Уран бүтээлийн амжилт. Би тэгэхээр үгүй одоо юу гэдэг тийм надад тийм үг хэлсэн хүмүүст би мэдээж хэрэг урмыг аав. Тэгтээ би буцаагаад та нарын амьдрал ч гэсэн өндрөөс өндөр амжилтыг хүсье гэж хэлдэг. Амжилт хүсье. Баяртай. Монгол улс мандтугай.